Сайн байцгаана уу guys. GG08 YouTube channel тавтай морил. Энэ видео нь өчтөр орсон Clerkenwell Farm Read 2 дахь хэсэг нь гэж хэлж болно. Яагаад 2 хэсэгт хуваах хэрэгтэй байсан бэ гэхээр Clerkenwell-ийг 2 өөр янзаар биелүүлж болдог шүү. Өнөөдөр харуулах нь Rush хийх юм. Мөн түвшлэн та PC дээр GTA 5 Enhanced, PlayStation дээр PS5 version ба Xbox X Series-тэй бол карьер хэсэг байгаа. Тэнд Clerkenwell-ийг 45 минутанд биелэх хэрэгтэй байдаг. Тийм болохоор энэ видеонд би 2 дахь хувилбарыг харуулнгаа яаж 45 минутанд хийхийг үзүүлнэ. За видео эхлэхээс өмнө channel дээр subscribe хийгээд манай пэйжийн тухай хэдэн секунд сонсчод эхэлцгээе. GTA онлайн тоглох туртад шинэ машин үйл хөдлөл авах гэтэл мөнгө нөрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манай бүх төрлийн консол, PC хөлбөрөөс дээр хямд хууртан чанартай бустыг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан буст аваад хүссэн бүхтээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. За эхний хоёр даалгавар бол өөрчлөгдөхгүй. Яг л өчтөр харуулсан шиг хийгнэ. Тийм болохоор шууд буу өмсгөл хулгайлтад даалгавраас эхэлцгээе. Би 45 минутанд дамжихыг хүсэж байгаа болохоор Hakucho Drag GTA 5-д байгаа хамгийн хурдан мотоциклийг унаж биелүүлж байгаа шүү. Hakucho Drag нь HSV upgrade-тэй тул машинуудаас ойрхон зайд илүү хурдан явна. Мөн түвшлэн 45 минутанд даалгаврууд хийж байх зур явна. Тийм болохоор даалгавар дуусаад буцаад open session руу орохоор таймер нь зогсдог шүү. Хэрвээ armor болон snake-ууд нь дууссан бол заавар тэр дундуур нь нөхөөрэй. За би хамгийн ойрхон байрнууд руу очино. Тийм болохоор буунуудаа ба өмсгөл нь дээрэмчдээс авнаа. Дээрэмчдээс сулгаалж байгаа нь бас лом цуг ирдэг нь давуу талтай байдаг шүү. За хурдан очоод бүгдийг нь унгаад, машинууд ингээ багажнуудын шалгаад, өмсгөлөө аваад, буунуудаа аваад Vincent-ийн агуулга руу хүрэж өгнө. Нэрээ яагаад ч юм хамгийн цаатаалын машины багаж нэгэхээр ингээд сонин дутуу нэгдээд анимашн дуусахгүй байгаад байсан. Хэрвээ та нарыг бас ийм байвал комментс заавал бичээрэй. Орогсоо дахиад нэг пэйж гаргачаад өөр юм нэмлээд хайчгүй яав. За буунуудаа хөргөж өгчүүд SMS-ээрээ баталгаажуулчаад машинаа авахаар явцгаая. Машин ч гэсэн дээрэмчдээс авах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл дээрэмчтэй машин Palette Bay-тэй хамгийн ойрхон нь шүү. Ирээд трансформаторыг буудаад харсан чинь сонин минивэн гарч ирээд за энэ гүйлт маань баг фейл болох шахсан байхтаа гээд гунигтай машинаа хөргөж өглөө. За сүүлчийн даалгавар бол очоод хоёр машинаа хаагдаад нувч очих хэрэгтэй. За нувчин дээрээд RPG юм уу эсвэл ямар нэг өөр дэлбэрдэг бууга гаргаж ирээд машинуудын дэлбэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь начиг өөртөө итгээд машин дээр ойртож болохгүй шүү. Тэггүй бол начиг бүхэд цаг алднаа. Бүрэн дэлбэрч дуустал нь хүлээгээд улаан таймер дуусахаас өмнө бүгдийг нь алах хэрэгтэй шүү. За тэгээд дрил аваад логруудыг дрилдэх хэрэгтэй. Хэрвээ та нар дац тааруул та нар карта шууд олно. Хэрвээ начиг бол доорож 2-3 талуудыг дуусгах жишг карта олно шүү. За карта авчаад гараад нуучаас нь толнонгууд картелийн хүмүүсүүд хөөж эхэлнэ. За та нар 50 зогсоол буудаж болно эсвэл дэлбэж болно. Нийтдээ 4 машин ирдэг. Гэтэ 4-өөс их ирж болно шүү. Доор байгаа бичгээс хараарай. Алга болчвол даалгавар дууссан гэсэн үг шүү. За ингээд финал нь Rush хувилбараар хийгдэн гэсэн үг. Тийм болохоор одоо шууд финал руугаа орцгоё. За финал нь эхлэнгүү та нар дотор биш гадна нэхлэн. Яг урьдчаа 2 дайсан байгаа. Амжаад нэгийг нь алуулаад амжихгүй бол дээр байгаа трансформаторыг нь буудаад хаалгыг нээх хэрэгтэй шүү. За аль болох бүгдийг алаад явна. Гэтэ бас үлдээч болно. За одоо би финалыг яаж хийснийг харцгаая.
За энд нэстэрийг нь унгаах хэрэгтэй байдаг шүү. Яг тэгвэл энэ нэстэрийг нь та нарын ардаас хөөгд байдаг шүү. Тийм болохоор та нар цадаа салах үед энэ нэстэрийг хүрээд ирэх юм бол дахиад одууд өгнө гэсэн үг. Тийм болохоор энэ цаг алдъя шүү. Тийм болохоор энэ чинь шууд унгаах хэрэгтэй шүү. За энд цагдаагаас салангуудаа та нар өөрсдөө машин дуудах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хэрэг наад чиг хазгуудж таарах юм бол та нар 45 минут амжихгүй байх эрсдэлтэй шүү. За би визтэй агуулга руу хөрвөл өгчлөө. Одоо би 45 минутанд амжсан байна уу үгүй юу? Харцгаая. За би амжсан гэдэг notification ирсэн байна. Тийм болохоор энэ Clerkenwell Farm Read-ийг яаж раашлах ба 45 минутанд амжуулах гайд байла. Хэрвээ видео таалагдсан бол channel дээрээ subscribe хийгээд лайк дараад өгөөрэй. Мөн түнчлэн Clerkenwell цуг биелнүр байгаа найз руугаа шеэрлээрэй. Жижи Зүнами админ байла. Баярлалаа баяртай.